Шошоо эхлээд усаар угаагаад томхон шүүр ашиглан усыг нь шүүж асганаа. Тэгээд усан дэвтээх хэрэгтэй. Дэвтээсэн шаш вандуунууд хурдан буцалдаг юм аа. Ингэвэл тогонд ч хэмнэлттэй. Бас шошнууд витаминд чанараа илүү хадгалж үлдэх болно. Хүйтэн усанд 8 цагийн турш дэвтээсэн байх хэрэгтэй учраас урд оройн усан дэвтээж хонуулбал тохиромжтой. Дэвтсэн шошинд хэмжээгээрээ 2 дахин өссөн байна. Үүнийг томхон шүүрээр шүүгээд дахин шинэ усаа хийж гал дээр буцалганаа. 30 минут буцалгана. Хэрэв шошоо лаазалсан шош шиг зөөлөн болгомоор байвал 1 цаг хүртэл буцалгасан ч болно. Лаврын навч цагаан гаг усандаа хийж буцалгавал шошны хийрхэг шинжийг бууруулдаг. Жижиг ногоон шош болон сэвэг зарамнуудыг буцлах хугацаа арай хурдан байдаг. Шошийг хурдан дэвтэмээр байвал час халуун усанд хийж дэвтээж болно. Огт дэвтээгээгүй бол шууд ахиухан устай буцалгаж болно. За одоо шошоо болсон хэсгийг шалгая. Зөөлхөн болж бяцарч байвал болсон гэсэн үг ээ. Хуурга хиймээр байвал шүлийг нь шүүж асгана. Ногоогоо хуурч амтлаад чансан шошоо нэмж жаахан чимхэн. Дээр нь гурил нэмбэл цовин, агшаасан будаа нэмбэл будаатай хуурга болчихно. Шүлтэй хоол хиймээр байвал шүлэн дээр нь будаа, ногоо, гурил гих мэтийг нэмээд буцалгана. Ийм амархан. Салаад хиймээр байвал шүүсэн шошин дээрээ хэрцэн ногоогоо хийгээд хутгана. Бууз хуушуур банш хиймээр байвал эхэлж чансан шошин дээрээ ногооны шанзаа нэмээд гуриландаа чимхнэ. Үнэхээр амттай шүү.